Зочны ярилцлагаар үргэлжилж байна. Манай улсад гүйлгээнд хэрэглэгдэж байгаа мөнгөн дэвсгэртүүд ашиглалтын хугацаанаас өмнө хэрэглэнээс гарч байгаа нь иргэдэд мөнгөн дэвсгэртийг зөв ашиглах соёл тогтоогүйтэй холбоотой гэж албаныхан үзэж байгаа юм. Энэ эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа учраас Монгол банкнаас мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг бий болгох чиглэсэн 2 сарын аян хэрэгжүүлж эхлэх байгаа юм. Энэ талаар бид мэдээлэл авахаар Монгол банкны мөнгөн тэмдэгтийн газрын эдийн засагч бүрэн цогтой студидтэй урьсан юм а. За бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр мөнгөн тэмдэгтийн одоо энэ ашиглалтын хугацаа биш насжилт гэж ярих нь зөв гэж байгаа тийм ээ. Насжилтыг бол одоо хэрэглэгчид үнэхээр тоодгүй. Өөрийнх нь төрөвчөнд байгаа мөнгө одоо хуучраал үз тэгэл хаана газар авчиж өгөөл ингээд явчихна. Надад бол гаргалтай юм биш гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ маань эргээд улсын эдийн засагт их сөргөөр нөлөөлдөг учраас та бүхний аяныг өрнүүлж гэнэ гэж ойлгож байна. Чухам яг ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бэ? Монгол банк бол мөнгө нэмэгдгийг үйлдвэрлэж гүйлгээнд гаргаж тэгээд устгалд оруулах бүрэн онц эрхийг эдэлдэг. Энэ хүрээнд бол энэ 2 сарын аяныг бол зохион байгуулж байгаа. Мөнгөн тэмдэгт гэдэг маань өөрөө бол зардалтаа бүрддэг. Нэгс нь шат болгонд үйлдвэрлэн гүйлгээнд гаргана, тээвэрлэн, устгах нь, тоолно ингээд үйл ажиллагааны зардал бол их гардаг. Би нэг жишээ авъя л да. Дэлхийд бол жилд ойролцоогоор 150 тэрбум ширхэг мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж нийтдээ бол 10 тэрбум ам долларыг бол зарцуулдаг. Нэгсэндээ дэлхийн төв банкнууд. Нийт улс орнууд гэсэн үг шүү дээ. Нийт улс орнууд. Дэлхийн хэмжээгээр. Энэ хэмжээгээр бол 150 мянган тонн мөнгөн тэмдэгтийг бол устгадаг. Энэ бол их тоо. Тэгэхээр устгах гэж бас л зардал гарч байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн хувьд бол ямар их зардал мөнгө гаргах хэрэгтэн энэ тооноос гаргаж байгаа. Тийм. Одоо бид нар ингээд энэ одоо мөнгөнийхөө насжилтын хугацааг нь бас мэдэхгүй байна л да. Жишээ нь манай улсад дунджаар өрн хэдийн хугацаа болж ээж мөнгөн тэмдэх хуучрлаа, хэрэглэнээс гарлаа гэдээ устгалтанд ордог юм бэ? Монгол банкны мөнгөн тэмдэгтийн мэдээллийн сан гэж байдаг. Тэрүүгээр бол одоо мөнгөн тэмдэгтийн насжилтыг тогтоохын тулд одоо хөдөө орон нутагт байгаа Монгол банкны салбар хэлтсүүдээс бол мэдээллүүдийг мөнгөн тэмдэгтийн мэдээллийг авч мөн төв банкны мэдээллийг авч үнний үндсэн дээр бол мөнгөний насжилтыг тогтоодог. Үүгээр бол энэ насжилтыг тогтоосноор бол дунджаар Монгол төгрөгийн насжилт бол 3.8 жил гэж гарч байгаа. 4 жил орчим гэсэн үг. Дэлхийн жишг юм уу? Дэлхийн жишг бол дэлхийн жишгт бол хөгжиж байгаа орн хөгжиж буй орн гэж хоёр хувааж үздэг. Хөгжиж байгаа орнуудын хувьд бол 2-3 жилийн насжилттай байдаг бол хөгжилт орнууд бол нэг 5-8 жилийн насжилттай юм уу? Зарим хийж байгаа материалаас шалтгаалаад бол 10-аас 12 жил насжилттай байдаг. Энэ юутай холбоотой нөхөр чинь тэр тухайн улс орны байгаль орчин хүмүүсийн мөнгөтэй харьцаж байгаа соёл үүнээс бол шалтгаалж бас насжилт нь нөлөөлж л байна л да. Мөнгөн тэмдэгтийн одоо хийсэн материал, технологич гэдэг юм тиймэрхүү зүйл бол насжилтанд нөлөөлөх үү? Нөлөөлнө. Мөнгөн тэмдэгт бол одоо дэлхийд бол цаас мөнгөн тэмдэгт, полимер мөнгөн тэмдэгт гэдэг үндсэн 2 чиглэлээр бол мөнгөн их хүмүүсийн мөнгөн тэмдэгтийг үйлдвэрлэж байна. Цаас мөнгөн тэмдэгт бол одоо нэг мөнгөний орхиц юм шүү дээ. Мөнгөний орхиц гэдэг чинь бол хөвөнгө одоо нэг нэхэмлийн үйлдвэрт хэрэгсний дараа үлдэгдэл орхицоор нь одоо мөнгөний цаас хийгээд тэр цаасан дээр үнслээд одоо нэг мөнгөн нэмэгдлийн нуусал тэгээд хэртэлтээс хамгаалах бохирдолт гэдэг их нарийн бүтцтэй бол энэ мөнгөн нэмэгдэлт бол бүтдэг юм полимер мөнгөн нэмэгдэлт бол насжилт түрүүн хэлсэн л дээ тийм ээ. Цаас мөнгөн нэмэгдэлт бол 2-3 дахин энэ юу гэсэн үг хэрэг чинь полимер өөрөө нууграхтай дисвэртэй хэрт болох нь баг. Ийм учраас бол илүү их насалж байгаа. Энэ бол бас үүнээс гадна бол хүмүүсийн соёлтой хэрэглээ. Одоо Монгол банкнаас энэ 2 сарын аяныг өнгөрсөн 7 хоногийн ихээр эхлүүллээ шүү дээ. Энэ аяныхаа хүрээнд дөрөв ямар үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа юм бэ? Энэ соёлтой хэрэглээг сурталчлахад. Энэ соёлтой хэрэглээг сурталчлахын тулд бол нийт хөдөө орон нутагт байгаа Монгол банкны салбар хэлтсүүдээр дамжуулан бол энэ аяны бол орон нутагт өргөжүүлж байна. Мөн арилжааны банкудтай хамтарч ажиллах. Тэгээд телевиз, радио, хэвлэлээр дамжуулж хүмүүсийг бол соёлтой хэрэглэн сургах. Жишээ нь яаж, ямар барилаар, ямар үйл ажиллагаагаар дамжуулж? Мөнгөийг бол адглаад бол
хамгийн наад захын жишээ ч юм бол төрөвчөнд хамгийн хэрэгж сурах. Яг төрөвч хэрэглэн гэхээр чинь манайхан бол мөнгийг бол их олон нугалж байна. Одоо нугална гэдэг чинь бол би түрүү хэлсэнтэй мөнгө бүтцтэй бүрхүүлэн одоо ингээд тусгай материалаар бүртгэх. Тэрийг ингээд нуглаад тахаар чинь амархан богтно. Тэнд нийт муудж байгаа мөнгөнд нэмдэгт бусгалд орж байгаа мөнгө нэмдэгтийн ихэнх нь бол бохирдлоос шалтгаалж байгаа. Тэгэхээр мөнгө нэмдэгтийг бол аль болох нуглахгүй яханд бол төрөвч хэрэгж сурах хэрэгтэй. Энэ юу гэж нэхэр чинь мөнгөний насчдыг сайжруулж байна. Энэ насчдыг сайжруулснаар бол түрүүний би нэг дурдсан бол мөнгө нэмдэгтийг өөрлөрлөх одоо устгах хүртэлх бүх шаардлага тарж байгаа зардлыг бас бууруулж яах гэж хөв эргэн хүн болгоом бол бас ойлгох хэрэгтэй. Нэмжээр орны үүргэлт тийм тухайн орныхаа эдийн засгт бас тодорхой хэмжээний ус хувь нэмэр оруулж байна л гэж үздэг. Энэ мөнгөн тэмдэгтийн одоо хөдөө орон нутгаас ирсэн мөнгөн тэмдэгтүүд маш их бохирдолтой ирдэг гэсэн мэдээлэл байх юм. Тийшээ одоо хөдөө орон нутглуу чиглэсэн юм сурталчилгааны ажлууд хийгдэж байгаа юу? Хийгдэж байгаа. Одоо манай Монгол банкны одоо 17 салбар хэлсэн байдаг. Үүрээ дамжуулж энэ сурталчилгааны аяныг бол тодорхой өдөржинд зааварчилгаагаар өгж байгаа энэ 2 сарын хугацаанд. За ямар ч юм тэгээ манай хууч цууд эмээ өвөө ээж аав нар хэлдэг шүү дээ. Мөнгөө дандаа сайхан авчив. Мөнгө чинь баярлдгийг гэж хэлдэг бас их учиртай юм байна. Эргээд эн чинь бас улс орны эдийн засгийн асуудал айхтар юм байдаг юм байна. Төгөрөг бол өөр бол тухайн орны үндэсний тусгаар тогтнол түүх соёлын үнд бэлэгдэл. Тийм учраас бол манайхан хөгшүүл ярьдаг та бас энэ чинь төрийн мэсгэл төршөө гэж ярьдаг. Тэрнтэй бол эцэслэн бол мөнгөн тэмдэгтэй бол сайрж гамжээд гэсэн тийм утгатай юм байна. Ямар ч байсан өнөөдөр ирсэн ярилцлагаар үзэгчид бол мөнгөн тэмдэгтэй маш соёлтой зөв хэрэглэх нь иргэн болгоны үүрэг юм байна гэдгийг бас ойлгосон байх гэж найдаж байна. За таны ажил үйлсэд амжилт хүсье. Бид хоёрын ярилцах цаг дууссан байна. Эрхэм үзэгчдээ бид Монгол банкны мөнгөн тэмдэгтийн газрын эдийн засагч бүрэн цогттой ярилцлаа. Ингээд мэдээлэл хөтөлбөрөөр зарим үйл явдлын хураангуй мэдээгээр үргэлжлүүлж байна.